Улсын хурлын дарга, улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-с 2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүүхдийн өгдөг дэмжих зорилгоор хүүхдийн эрх хөгжил хамгааллын тогтолцоог бэхжүүлж хүүхэд гэр бүл дээлтэй тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн олон үндэсний гэр бүлээс гаралтай хөгжлийн бэрхшээлтэй шилжин суурьчид эмзэг болон эрс сэтгүүлгийн гэр бүлийн хүүхдүүдийн тэгших аюулгүй байдлыг хангана. Хүүхдийн тоо наснаас хамааруулан хөнгөлт хөдөлгөх хоримтол бий болох тогтолцоо бүрдүүлнэ. Хүүхэд залуучдын авьяасыг нээх, шилдэг тамирчдыг бэлдэх, хөгжүүлэх тогтолцоо боловсронгуй болгоно. Сургууль бүрд спорт, урлагийн зал, номын сан бүхий хүүхдийн зохицох хөгжлийн төвийг үе шаттайгаар байгуулна. Биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, иргэн гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн идэвхтэй амьдралын дадал төлөвшүүлэх насан туршийн боловсролын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нэмээд тусгасан. Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн бүхий л орчинд хүүхдийн сайн сайхан байдлыг хангаж гэр бүл төвтэй салбар дундын хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлнэ. Хүүхдийн боловсгүй эрсдэл хүчирхийлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог иргэд олон нийтийн оролцоотой бүрдүүлж гэр бүл нийгмийн орчинд хүүхэд хамгааллыг сайжруулна. Сум хороо бүрд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллаж хүүхдийн хөгжих таатай орчныг бүрдүүлж эрүүл мэнд боловсрол хөгжил хамгааллын үйлчлэгийг чанартай хүртээмжтэй хүргэнэ. Хүүхэд харах үйлчлэгээ өдөр өнжүүлэх үйлчлэгээний хууль эрх зүйн орчныг бүрдүүлж эмэгтэйчүүдийн болон ганц үе их эцгийн хөдөлмөр эрхлэлд асаргүй эдийн засгийг дэмжих бодлого баримтлана. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа буюу хүүхэд хөгжүүлэх секс дугуйлан сургалтын төвүүд түүний багш нар санхүүжилтийн болон байр тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ гэж тодорхой заасан. Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн тухай, гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль, нийгмийн хадамжийн тухай хууль, боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнө болон ерөнхий боловсролын тухай хуулиар хүүхдийн эрх хамгаалал, боловсрол, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилго, ерөнхий чиглэлүүд тусгасан хэдий ч хэрэгжлийг хангах механизм дутмаг тодорхойгүй байна. Хүүхдийн оролцоонд суурилсан хөгжлийг дэмжих, насанд нь тохирсон хөгжлийн үйл ажиллагаанд хөгжлийн ялгаатай байдал, олон янз байдлыг харгалзан үздэг, шамруулах, үүнтэй уялдаагаар хотоо хөдөөгийн ялгааг арилгах, багш боловсон хүчний чадварыг бэхжүүлэх зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байгаа бөгөөд эдгээрийг салбарын бодлогоор бус салбар дундын улсын хэмжээнд хэрэгжүүлэх нэгдсэн зохицуулт бүхий хууль зүйн зохиц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа тул хүүхэд бүр хөгжлийн үйл явцад их шамрагдах боломжийг бүрдүүлэх, хүүхдийн хүсэл сонирхол тулгуурлан авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөө цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэсэн хичээлээс гадуур үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулах, хүүхдийн хөгжлийг дэмжих тухайн анхдагч хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөнд 5 бүлэг 20 зүйлтэй өгөөд дараах үндсэн зохицуултуудыг тусгасан. Үүнд 1-р бүлэгт хуулийн зорилт, хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн зорилго, хуулийн үйлчлэх хүрээ хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд баримтлах зарчим, хуулийн нэр томьёоны тодорхой зэргийг тодорхойлно. 2-р бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих, хичээлээс гадуур хөгжлийн чиглэлээр сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, чиглэл, хүүхдийн оролцоо, эцэг эх, асар хамгаалагчийн эрх, үүрэг, оролцоо зэрэг асуудлыг тусгана. 3-р бүлэгт төрийн байгууллага болон оролцогчийн эрх үүргийг тодорхойлно. 4-р бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны санхүүжилтийг зориулах их усүр түүнийг зарцуулах журмын зохицуултыг заана. 5-р бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих, хууль тогтоомж зөрчилд хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох зэргийг тус тодорхойлно. Хуулийн төс батлагснаар Монгол улсын үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизм бүрдэж хүүхдийн хөгжлийг төр хувийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн нөгөө талаар биеийн тамир, урлаг, спорт болон олон төрлөөр өөрийгөө хөгжүүлэх нь хүүхдийн бие даасан хувь хүн болон төлөвшөх, өвчлөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэж улмаар хувь хүн болон нийгэм эдийн засгийн хэмнэлд гаргах нөхцөл бүрдэх билээ. Хүүхэд чөлөө цагаа үр ашигтай өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд зориулах тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгөтэй болж хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй бүх хэлбэрийн байгууллага, аж ахуй нэгжүүд, боловсрол, сургалтын байгууллагуудын хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Танилцуулж дуслаа. Баярлалаа.